Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил тус хөтөлбөрүүдэд нэлээд хэдэн өөрчлөлт орсон байна. Иймд багийн засаг дарга нарт дээрх өөрчлөлтийн талаарх болон 6 хөтөлбөрт хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн мэргэжилт иргэний ажлыг байрыг дэмжих, ахмад мэргэжлийн зөвлөх үйлчлэгийг хөгжүүлэх гэсэн 6 хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Бус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд багийн ажлын албатай хамтран нэгт уялдаа холбоотой ажиллах нь чухал тул өнөөдөр энэхүү багийн засаг дарга нартай сургалт хийж саналуудлаа хуваалцлаа. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2019 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн маань баталж өгөөд ирсэн байгаа. Манайх Орхон аймагт хэрэгжүүлэхээр за энэ хөтөлбөрүүдэд маань бол хамрагдах хүний тоо төсөв хөрөнгө бол бүрэн батлагдаж ирсэн. Тэгээд энэ хөтөлбөрт маань бол арга хэмжээ тус бүр дээр маань тодорхой хэмжээний өөрчлөлтүүд маш их орсон байна. Малчдын хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөрт гэхэд бол 18-аас 39 нас байсан бол 18-аас 45 насны 2-оос доош гишүүнтэй өрх гэж орсон байна. За 35-аас дээш насны хуурай хөдөлмөр эрхэлж байгаа өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдэд маань бол 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байсан бол 5 сая төгрөг болж нэмэгдэж ирсэн. Хугацаа нь 36 сар болж ирсэн байна. За энэ хөтөлбөр арга хэмжээгээ бид нар хүргэхийн тулд бол Баян өндөр жаргалан сумын ажлын албатайгаа, сумын төрийн газрын болон багийн ажлын албатайгаа хамтарч хэрэгжүүлэхээр болоод за энэ чиглэлээр ажлын албаныхан зориулсан сургалтыг бол 26-наас 27-ны хооронд өгөөд байна. Дээрх 6 хөтөлбөрт багууд идэвхтэй оролцож өөрсдийн харьяаллын өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн дэмжин олон талт арга хэмжээг авч ажилладаг. Үүний нэг нь Баян өндөр сумын Баян цагаан баг юм а. Тус багт 40 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд болон хувийн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь бас манай Орхон аймгийн засаг даргын санаачлалгаар энэ ажлын байрыг нэмэгдүүлэх, за залуу гэр бүлийг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санаачлал гаргаж мөрийн хэлбэрт хэрэгжиж явж байгаа. За энэний хүрээнд манай Баян цагаан багийн хувьд бол өнгөрсөн онд бас нэлээдгүй иргэдийг бас ажлын байраар хангаж төр болон бүр ажлын байраар бол маш олон иргэд хангагдсан байж байгаа. За мөн дээр нь өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, уурын бизнес эрхлэгчийн дэмжих энэ хөдөлмөр халамж үйлчлэгнээс гаргаж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр бас хамтарч ажиллаж олон бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилласан юм олдтой жил байж байгаа. За ингээд 19 онд бол 6 үндсэн дэд хөтөлбөр дээр хамтарч ажиллахаар хөдөлмөр халамж үйлчлэгийн хэлцтэй сургалт аваад бид нар бас гэрээнд гарын үсэг зурж байна. За Баян цагаан баг бол бас аж ахуйн нэгж олонтой ийм онцлогтой баг байдаг. Тэр дундаа хувийн хвшлийн байгууллагууд бас баг орон нутгаар дамжуулж ажилгүй иргэдийг төр болон бүр ажлын байраар хангахад бид нар хамтарч ажилладаг. Энэ дэр бол хувийн хвшил нэхэр сүүлийн жилүүд бол онцгой анхаарч байгаа. За Баян цагаан баг бол нэг нийтдээ за хуурай хөдөлмөр эрхлэгчид 40 гаруй хуурай хөдөлмөр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар байна. Тэр дундаа энэ өрхийн үйлдвэрлэлээр дамжуулж гар урлал, модын идэлэл, за 95 гайсан ийм байдаг. За багийн брэнд бүтээгдэхүүнийг бол жил бүхэн шалгаруул явуулдаг. Энэний үр дүнд багийн брэнд бүтээгдэхүүнээр оролцсон өрхийн үйлдвэрлэгч нар хөдөлмөр халамж үйлчлэгийн хэлцээс төсөл хөтөлбөрт хамрагтай явж байгаа. Дээрх хөтөлбөрүүд нь тус бүрийн онцлогоос хамаарат харилцан адилгүй хэмжээ хугацаатаагаар иргэдэд зээл олгоно. Харин ижил талд нь хүүгийн 100% эргэн төлөлттэй байх юм а. Уг хөтөлбөрүүд нь зээл олгох төдийгүй мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэрэг олон талтай юм а. Өнгөрсөн жил 300 гаруй эргэн тус хөтөлбөрүүдэд хамрагдсан бөгөөд зээлийн эргэн төлөлт 80% байгаа ажээ.